соронзон орны энэ төвцийг за ерөнхийдөө бол шулуун урт дамжуулагч болон хүрээний үүсэх буюу одоо нийлбэр соронзон орон болж судалнаа. За үүн дээр бол жишээ бодлого байна. За энд юу вэ гэхээр гүйдэл маань за энэ доороос хараад энд гогцоогдоод тэгээд дээшээ явах нь гэхээр гүйцэн. За энэ үний одоо хүрээ үүсэж байгаа энэ төвдөх А зэг дээр хэдүүлээ B соронзон орны энэ төвцийг олъё. За тэгэхээр соронзон орны энэ төвц нь өөрөө вектор хэмжигдэхүүн бөгөөд сүүрээ зэсийн зарчмаар нийгмийн сүүл хамрах зарчмаар соронзон орны энэ төвц үүсгэн за тэгээд түүнийхээ бид нар чиглэлийг тооцсон вектор нийлбэр бодно гэсэн үг. За энэ дээр бол шулуун урт дамжуулагч байна. За гүйдэл маань бол ингээд урт хязгааргүй урт гэж үзье. За тэгэх юм бол B1 маань юу юм бэ гэхээр тэр хязгааргүй урт үүсгэх соронзон орны энэ төвцийг бодно. За тэгвэл μ0 I хуваах нь 2pb буюу энэ дээр биднийхээ 2pr болно гэсэн үг. За B2 нь болохоор μ0 I хуваах нь 2r болно гэсэн. За тэгэнгүүт энэ дээр бид нар одоо чиглэлээ тооцно. Тэгэхээр шулуун урт дамжуулагчийн маань 10 гаруй дүрмээр ингээд тооцох юм бол юу болох вэ гэхээр ингэж гарч ирнэ. За тэгэх юм бол ингээд соронзон орон ороож байгаа буюу энэ гүйдлийнхаа баруун тав нь бол цаашаа чиглэлтэй соронзон орны төвчсөн. За тэгэхээр B1 маань бол юу болчихно гэхээр цаашаа чиглэлтэй. За хүрээний хувьд за хүрээг ингээд аваад үзэх юм бол за ийшээ чиглэлтэй гүйдэлгүй. За тэгэх юм бол баруун гараа ингээд аваад үзэх юм бол бид нар хүрээ үүсгэж байгаа чиглэлийгээ одоо гүйдэл болгож авна гэсэн үг. Тэгэхээр энүүнийхээ дагуу гүйдэл авна. За тэгэх юм бол энэ дээр эрхийн уруу цаашаа чиглэлтэй гарч ирнэ. Тэр энэ O цэг дээр хоёулаа цаашаа чиглэлтэй соронзон орны төвц үүсгэнэ гэсэн үг. Тэгвэл энийг ингээд нэмэх юм бол B маань хоёулаа цаашаа чиглэлтэй очиж шууд нэмэгдэж байгаа. μ0 I-г хаалганц гаргачих. Хуваах нь 2r-ыг хаалганц гаргачих. Тэгэхээр 1-ийг хуваах нь P нэмэх нь 1 үлдэнэ гэсэн үг. За энэ дээр бодлогыг хэлбэрчлэх тохиолдолд бол P-г заримдаа 3 гэж бас бодож болдог. За тэгэхээр бол ийм тохиолдол зөвхөн одоо хураангуулахад амархан ч юм уу тийм энэ хүү байдлаар өгдөг. За энэ дээр бол одоо хэдүүлээ μ0 гэдэг маань 4 P бүрчгэн 10-7 зэрэгт. За энэ дээр P суурь өгчий. За тэгэх юм бол хуваах нь 2r 2-ыг хүчин r нь 0.1 м. За тэгээд P суурьтай болоод төр дээр нэг дээр нэмэх нь P гарч ирнэ гэсэн. За энэ дээр P-тэй хураагч нь 2-ынтэй хураад 2 0.1 ингээ харуулсан 6. За энд бол хэдүүлээ P-г 3-гээ бодчихлт. За тэгэх юм бол 4 гарч ирээд 4-ийг 2 дөржүүлэх юм бол 8. За ингэх юм бол B тэнцүү 8-ыг бүрчгэн 10-ийн хасах 6 зэрэгт Тесла гарч ирнэ. Системээр бодоод за ингэх юм бол 8 микро Тесла. Энэ бол ингээд ойролцоогоор ингэж гарч ирнэ гэсэн үг. За баруун гар талд бол юу байна вэ гэхээр хоёр шулуун урт дамжуулагч байна. За хоёр шулуун урт дамжуулагч байх юм бол энүүнийг үүсгэх соронзон орны төвцийг олоо гэсэн юм бодлого. За гэхдээ бол бид энэ дээр ингээ координат хэмжээр өгчий. За энэ бол Y шигээ X. За энэ ямар нэгэн A гэдэг зэрэг байна. За энэ A цэгийн байрлал маань X-ийн дагуу 2 м. За Y-ийн дагуу 1 м байна гэж үзье. Тэгэх юм бол юу болж байна вэ гэхээр энэ зайвал 1 м болно. Энэ зайвал 2 м болно. За баруун гарын дүрмээр тооцох юм бол за энэ шарын үүсгэх ингээд соронзон орн маань ингээд гарч ирнэ. За тэгэхээр бол цаашаа чиглэлтэй болно. B1-ийн A зэг дээр үүсэх соронзон орн цаашаа чиглэлтэй. За хоёрын маань болохоор X тэмдгийн хувьд бол юу болох вэ гэхээр соронзон орн маань ийм хүү чиглэлтэй үүсэх учраас яг А зэг дээр бол дээш наашаа чиглэлтэй гарч ирнэ. За ингээд бодох юм бол юу болох вэ гэхээр B2-ын үүсгэх А зэг дээр наашаа чиглэл. Хэдүүлээ наашаа чиглэлийг Y гэх юм бол B1 аавна цаашаа болно гэсэн. За тэгэх юм бол B вектор маань бол А зэг дээр бол B1A нэмэх нь B2A буюу чиглэлийг нь хэдүүлээ наашаа Y гэж үзье. За тэгэх юм бол BA маань B2A эрг болно. За нөгөөх нь сөрөг болно гэсэн. B1A сөрөг болно. За ингээд шулуун урт дамжуулагч учраас
бид нар B1-ийг бодох юм бол μ0 I баахан 2P R. За тэгэхээр маань юу болж байна вэ гэхээр 2 метрийн цайд байгаа. 2 метрийн цай. Буюу энэ чинь хашиж эхэлдэг. Хашиж эхэлдэг. Энэ шулуун урт дамжуулах чинь дээшээ гүйж байгаа гүйдлийн үсгэж байгаа гэсэн. Тэгэхээр энээсээ бол 2 метрийн цайд байгаа. За B2A. За энэ бол наашиж эхэлдэг. Тэгэхээр энд бол сүрэг тэмдэг чинь. Ер нь бол энэ зэрэгүүд тэмдэг тооцсон юм шиг хэдүүлээ энэ дэр тэмдэг болох шаардлага. За тэгэхээр μ0. За энд гүйдэл нь болохоор нэгийн гүйдэл нь болохоор 1 ампер. За хоёрын гүйдэл маань болохоор 2 ампер баахан 2PB буюу энэ хэмжээтэй. Тэгэхээр 1 метр. 1 метр. За ингээд бодно. За ингээд μ0 маань болохоор нүдний хүч нь 10-7 зэрэг. Энэ бол нүдний хүч нь 10-7 зэрэг. Ингээд системээр бичих бид нар нэг жил шаардлагатай. За ингээд энэ хоёрын үржүүр ингээ хороогдоод PB дээр хороогдоод энд 10-7 зэрэгт Tesla. За энд энтэй хороогдоод 2, энтэй хороогдоод 4 хүчин 10-7 зэрэг. За тэгэхээр энэ дамжуулагч маань одоо үүсэж байгаа сорон зоор маань буюу энэ наашиж эхэлдэг гэсэн тийм. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр тооцъё. Тэгэхээр BA гэдэг маань за 4-ийн хүч нь 10-7 зэрэг Tesla маань нэмэх тэмдэгтэй. За нэмэх нь за 10-ийн хүч нь 10-7 зэрэг Tesla маань сөрөг тэмдэгт болчихно. Юу болж байна гэхээр энэ цааш чиглэлтэй бид нар сөрөг гэж үзье гэсэн. За энэ бол нааш чиглэлт болж. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр маань бол юу болчих вэ гэхээр АЦ дээр 3-ийн хүч нь 10-7 зэрэгт Tesla болно гэсэн. За ийм хүн маягаар бол бид нар сорон зоорны төгсгийг тусад нь бодоод тэгээд яах нь вэ гэхээр вектор нийлбэрийг хийнэ гэсэн. За энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр суперпозицийн зарчим гэж. Юу гэсэн үг вэ гэхээр нэгний нэгийн үүсгэх сорон зоон орон маань хоёроос огтоос хамаарахгүй. Хоёрын үүсгэх сорон зоон орон маань нэгээс огтоос хамаарахгүй. Нэг нэгнээс үл хамаарах юм зарчмыг л бид нар суперпозицийн зарчим гэж нэрлэдэг. За магадгүй одоо жишээ нь бид нар энэ тэнхлэг тооцъё л байна. Энэ талд тооцох юм бол Y-ийн үүсгэх сорон зоорн бол энэ тал дээр нааш байгаа. За X-ийн тэнхлийн дагуу гүйж байгаа гүйдлийн сорон зоорн маань мөн адил ингээ үзэх юм бол энэ цэг дээр нааш байгаа. Тэгэхээр энэ талд бол яах вэ гэхээр хоёулаа ижил чиглэлтэй буюу нааш байна гэсэн. Тэгээд бид нар яах нь вэ гэхээр шулуун урт дамжуулагчийн хувьд энэ томьёогоо харж агаад бодчихно гэсэн үг. За бас нэгэн өөр жишээ авъя. За ингээд хязгааргүй урт утсыг ингээд хэдүүлээ дунд нь нуглая. За нуглахад юу болчихно гэхээр энэ талд нь нэг юм хязгааргүй утсын тал. За тэгээд нөгөө талд нь бас юу болж байна гэхээр хязгааргүй утасны тал. За энд бол тойргийн 4-ийн 1 байна гэсэн. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бид нар бол гүйдлүүд мэдээж энүүний үүсгэх сорон зоорн цаашаага, энүүнийхэн дээр цаашаага, энүүнийхэн дээр цаашаага гэхээр 3 хэсэг болгоод гурлаа яах вэ гэхээр энэ дээр цаашаа чиглэлтэй. Гурвангийн хэсэг бүрийнх нь үүсгэх нь цаашаага. За тэгвэл эхний тал маань бол юу болох вэ гэхээр бүтэн сорон одоо дамжуулагчийн хязгааргүй урт дамжуулагчийн тал нь байна гэж үздэг. Тэгэхээр μ0 I баахан 2P R-ийн 2-1. За энэ бол юу юм бэ гэхээр B1. За энэ маань юу юм гэхээр энэ дамжуулагчийн үүсгэх сорон зоорн гэдэг үгс. За дараа нь юу болчих вэ гэхээр B2. μ0 I баахан 2 энэ тойргийн 4-1. Юу болчих вэ гэхээр энүүний үүсгэх сорон зоорн энд болчих. За тэгэд үлдсэн энэ тал нь тэгэхээр энэ B3 нь B1-тэйгээ адилхан байна гэсэн. B3 нь B1-тэй. За тэгээ вектор нийлбэрийг тоодох юм бол дундор нь үлдчихнэ. За тэгэхээр бол энд бол гуруулаа ижил чиглэлтэй буюу тааш чиглэлтэй учраас бүгдийг нэмчнэ гэсэн. Тэгэхээр B1 дээр нэмэх нь B2, нэмэх нь B3, тэнцүү B гарна гэсэн. За иймэрхүү маягаар бол бид нар яах вэ гэхээр сорон зоорны энэ төгсгийг чиглэл тооцсон нэмнэ гэсэн.